сүүлийн үед ихээр асууж эхэлж байна. Энэ бичлэгийг мэдээллүүд олон нийт донд түгээд байгаа. Үүний шинжилгээ ухааны маргаан гэсэн нэг талдаа гараагүй байна. Бүр Кембрижийн их сургуулийн астрофизик ба харь гариг судлалын профессор Нико Метхусудан энэ гариг дээрээс амьдрал олох магадлалыг 50% хэмээн таамаглаад байгаа. Ийм сурвалжтын статистикийн ийм төвшний хэлбэрт нь ингэж хэлж байна гэдэг нь шинжлэх ухааны талаасаа энэ бол асар өндөр тоо. Бидний түүхэндээ хүрч байгаагүй өндөр магадлал. Гэвч нөгөө талдаа бас 50% гэхээр тиймч итгэлтэй ярьж боломгүй мэт. Гэхдээ эрдэмтэд хизээ угаасаа бүрэн итгэлтэй байлаа да. Харин онлын хувьд бол бид угаасаа харин амьдралыг хаанаас яаж хайх 60% гэхээр 60-аас дээш байх боломжтой. мэдэж байсан. Тэгээд туршилтын төхөөрөмжөө хөгжүүлээд тийшээгээ дурангаа чиглүүлтэл юу болсон гэж хамтдаа харцгаая. 60-аас ихээвэл боломжтой шүү дээ. Тий. K218b. Энэ гариг юугаараа онцлог вэ гэвэл нэгдүгээр манайхаас 120 жилийн зайд орших K218 гэдэг улаан одоо одыг тойрдог ба тойрог зам нь амьдрахад тохиромжтой бүс байлдаг. Од бүхэнд амьдрахад тохиромжтой бүс гэж байдаг. Хэрв тухайн од нэг одны систем бол харин 2 эсвэл 3 мөнгөнөөс олон байвал ямар адармаатай болдгийг та 3 биеийн бодлого гэдэг кино эсвэл зохиол дээрээс сонсч байсан байх. Харин бид үнэхээр амьдралыг хайж байгаа бол нэг одны системд л төвлөрсөн нь дээр. Нэг одны системийн амьдрахад тохиромжтой бүсээс хэрв тухайн гариг хол байвал хөлдөө мөсөн бөмбөг харин хит ойртвол том мэд халуун галт бөмбөг болж өрөх юм. Харин яг сайхан дунд нь байж таарвал манай гариг шиг диваачин мэд бөмбөг болж чадна. K218 одны хувьд улаан одоо од буюу манай намаас арьсангуй жижиг одтой учраас түүний ялгаруулах цацрагч бас тийм ч идэвхтэй биш. Аюултай цацраг хийсээ илүү гэрэл ба дулаан түгээх гэдэг байдаг. Иймэрхүү энергийн их усүр нь ямар ч амьдралын зайлшгүй сүрэх зэрэглээ. Окей. Гэхдээ ийм гариг зөндөө бий. Гэтэл 2 дугаарт энэ гариг дээр агаар мандал байна. Энэ нь түүний соронзон мандал бас ажиллаж байгаагийн илрэл юм. Окей. Гэхдээ тийм гаригч гэсэн цөөнгүй бий. Харин 3 дугаарт энэ гариг дээр ус шингэн төлөвт оршин байж болцсошгүй. Бүр далай тэнгистэй байж болцсошгүй. Агаар мандал нэгэнд байгаа учраас тодорхой хэмжээний даралт ч гэсэн байгаа. Харин усыг шингэн төлөвт байлгахад даралт хэрэгтэй. Мөн энэ гаригийн температурыг эрдэмтэд хасах 8-аас нэмэх 5 Цельсийн градус гэж таамаглаад байгаа. Тааламжтай. Гэхдээ энэ нь бас тийм агаар мандал гэхээр ингээд аним дээр гардаг шиг ер өөр хэвчээ байх боломжтой юу. Тэгвэл энэ гаригийн агаар мандлаас нүүрс төрөгчийн давхар эсэл мөн метаны молекулууд илрүүлжээ. Амьдралын суур атом болох карбон суурьтай эдгээр органик бодисууд нь оргүй хоосны тохиолдол биш ээ. Адаглаад тухайн гаригийг геологийн хувьд идэвхтэй гэдгийг нь харуулж байна. Тэгвэл тэрч бүхэл биологийн гаралтай урагдлаас бий болдог хийгдэх диметил сульфид хэмээх молекул энэ гариг дээр байна. Үүнийг дэлхий дээр далай тэнгис үүссэн анхны амьд организмуудын нэг фитопланктон хэмээх бактериуд хийдэг. Харин энэ бол ховор тохиолдол. Яа, татлаа. Сэдвийнхээ бүр талаас илүү буюу 3322-ыг нь Кеплер сансын телескоп олжээ. Бидний гол баатар K218b гэдэг гаригч бас Кеплер телескоп анхаарсан юм. Нэрнийх нь урд байгаа энэ K2 гэдэг нь Кеплер телескопын урт цасан даалгаврын нэр. Ер нь бол exoplanet буюу хайр гаригийн хэлбэрийг салбар хөлөө болоод тийм ч удаагүй байгаа гэхэд хэлсдэхгүй. Учир нь хайр гариг гэдгээр бид өөрсдийн системээс гаднах буюу өөр одыг тойрон ирэх гаригийг олж илрүүлэх тухай ярьж байна. Биднээс хамгийн бага 4 жил буюу ойролцоогоор 40 их 80 км-ийн цаана орших бидний тухай. Энэ тийм ч амархан биш. Хавц сасан дунд хүртэл бидний нүд дэгш болсон шүү дээ. Түүний дараа буюу 1992 онд Arecibo телескопоор